өрөөндөө ороод хаалгаа хаагаад зөвхөн бурханд хандан залбирдаг тийм хүн. Залбирлын газарт үргэлж очдог тийм л хүнээс үргэлж бурхны алдар гэрэлтэж байдаг. Бурхантай нөхөрлөнө гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг мэддэг хүнтэй ярилцах үед үргэлж бурханлаг гайхалтай нөлөөллийг авч байдаг. Үнэхээр бурхан залбирлыг сонсдог. Энэ дэлхий дээр амьдарч байгаа 8.2 тэрбум хүмүүсийн дотроос мөхөс дорой миний залбирлыг бурхан тоож анзаарч сонсдог юм болов уу? Энэ асуултын Библийн дагуу хариулт нь тийм ээ. Бурхан таныг анзааран сонсдог. Өнөөдөр би та бүхэндээ тоолго номын 27 дугаар бүлгийг эзэнтэй хамт явдаг зам гэсэн сэдвийн доор хуваалцж байна. За хүүхдүүд өндрөө хэмжих дуртай байдаг те. Тэд өндрөө хэмжснийхаа дараагаар өнгөрсөн жил би ийм байсан, харин энэ жил би ингэж өссөн байна гэж маш их баяртай байдаг. Нэгэн удаа хүүн аавдаа тэгж хэлж гин. Аваа хүүхдүүд бид жил болгон л тодорхой хэмжээгээр өсөх юм аа. Харин томчууд та нар яагаад өсдөггүй юм бэ гэж. Тэр би танаас асууя. Таны итгэл хэр зэрэг өсөж байна вэ? Мэдээж их эзэнд итгэж түүнийг даган итгэлийн замаар алхаж яваа бидний хувьд заримдаа бид өөрсдөө ч анзаарч мэдэхгүйгээр бидний итгэл өссөөр төлөвшсөөр байдаг. Өнөөдөр бид итгэлийн тухай хамтдаа ярилцах болно. Итгэл гэдэг бол зүгээр л бидний сэтгэлийн хөдөлгөөн биш. Харин итгэл бурхан дээр, бурханы үгэн дээр оршин байдаг тийм зүйл юм. 27 дугаар бүлгийн 1-5 дугаар ишлэгийг харах юм бол нэгэн сонирхолтой үйл явдал гарч ирж байгаа. За энд Йосефийн хүү Манасегийн удмын Зелофихадын охтууд гэж хэсэг охтууд Мөсө дээр ирж байгаа. Тэгээд тэд Мөсегээс бидэнд өвөг дээдсээс минь өвлөгдөж ирэх тэр өвийг бидэнд өгөөч гэж. Тэгэхээр тухайн үед Израильчуудын хуулийн дагуу бол эцэг өвгдөөс ирж байгаа тэр ямар нэгэн өв гэдэг бол зөвхөн хүүгээр дамжуулан, эрэгтэй хүнээр дамжуулан өгөгддөг байсан. Тэгэхээр энэ охтуудын хувьд гэвэл тэр өвийг авах боломжгүй байсан. Гэхдээ тэд боломжгүй зүйлийг Мөсө дээр ирээд асууж гуйж байгаа. За энд ямар шохон үйл явдал болж байгаа вэ гэхээр Израильчууд ерөнхийдөө цөлийн аялал яваад дуусж байгаа. Өөрөөр хэлбэл 38 гаруй жилийн туршид цөлөөр яваад энэ хугацаанд Израилийн анхны үеийнхэн бүгд цөлд үхсэн байна. За хоёр дахь үеийнхэн болон шинэ үеийнхнийг тоолох хийсэн. Тэгэхээр энэ тоолгонд 2 сая гаруй хүмүүс бол тоологдсон байдаг. За тэгэхээр Канаан нутагт орохын өмнө өөрөөр хэлбэл Израильчууд аялаа өргөжлүүлэн явсаар Бурхны амласан газар болох Канаан нутагт тулж ирсэн байна. Хараахан тэд нар Канаан нутагт бол ороогүй байна тийм үү. Тэгэхээр Канаан нутагт бид орох үед бидэнд өвийг мань бид авч болох уу гэсэн энэ асуултыг асууж байгаа. Тэгэхээр энэ зүгээр нэг ямар нэгэн эд зүйлсийг өв хөрөнгийг авах талаар асууж байгаа зүйл биш юм. Тэгэхээр энд эдгээр эмэгтэйчүүдийн асууж байгаа асуултан дотор маш гайхалтай итгэл, Бурхны үг ба амлалтанд итгэж байгаа итгэл оршиж байгаа тийм үү. Өөрөөр хэлбэл Израильчууд хараахан Канаан нутгийг эзлэн аваагүй боловч аль хэзээ Канаан нутгийг авсан юм шиг тэр газар нутгадах өвийг бид өвлөн авч болох уу гэсэн ийм итгэлийн асуулт байгаа байхгүй. Тэгэхээр тэр цөлд аялаж явсан, тэр цөлийн аяллыг ерөнхийдөө дуусгаж байгаа олон гэр бүлүүдийн дотроос нэгэн гэр бүл. Онцгой нь тэр гэр бүлийн дотроос хэсэг охтууд эмэгтэйчүүд Бурхны үг ба амлалтанд итгэж байгаа. Тэр итгэлээр дамжуулан Бурхан юу хийх гэж байгаа гэдгийг бас тунхаглаж байгаа энэ гайхалтай үйл явдал өнөөдөр бидэнд итгэл гэж жохом яг юу юм бэ гэдгийг зааж өгч байна. За Еврей номын 11 дугаар бүлэг бол итгэлийн бүлэг гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ итгэлийн бүлэг дээр итгэлийн тухай
одоо юу гэж хэлдэг вүлээ? Итгэл бол бидний найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр итгэлтэй хүн Бурхныг баярлуулдаг. Учир нь итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг нь боломжгүй юм а. Бурханд ойртон байгаа хүн тэр оршин байдаг гэдэгт, мөн өөрийг нь хайгчдад тэр шагнагч болдог гэдэгт итгэх ёстой гэж итгэлийн бүлэг бидэнд хэлдэг. Тэгэхээр итгэл гэдэг бол зүгээр бидний өөрийн дотроос бид итгэж байна гэсэн бидний өөрсдийн одоо тэр үзэл бодлоос гарч ирдэг бий болдог тийм зүйл биш. Харин итгэл гэдэг бол Бурханаас, Бурханы үгнээс ирдэг зүйл. Ялангуяа Бурханы үгэнд итгэж тэр үгийн дагуу амьдрч үйлдэх үед амьдралаас ирж байгаа тэр амьдралын туршлага тэр туршлагаас бий болдог тэр зүйл бол одоо итгэл юм а гэж Библи бидэнд зааж өгч байна. Тэгэхээр Христэд итгэж хүмүүсийн хувьд зүгээр л өөрсдийнхөө толгоонд байгаа тэр итгэл биш эсвэл би итгэж байна гэж хүчилж байгаа биш. Харин Бурхны үгийг амьдралдаа хэрэгжүүлснээр амьдралд нь бий болж байгаа тэр туршлагаас ирж байгаа тэр итгэлийг жинхэнэ итгэл гэж одоо хэлдэг байна. C.S. Lewis итгэлийн талаар маш гайхалтай зүйлийг бидэнд хэлж өгсөн байгаа. Тэгэхээр итгэлд саад болдог зүйл гэдэг бол хүний өөрийнх нь үзэл бодол гэхээс илүүгээр хүний одоо сэтгэлийн хөдөлгөөн хүний дотор байдаг энэ сэтгэл хөдлөл юм а гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл хүний сэтгэлийн хөдлөл гэдэг бол үргэлж тогтворгүй байдаг. Нэг өдөр сэтгэл санаагаа харах юм бол итгэл байгаа ч юм шиг, итгэлээр дүүрэн ч юм шиг, харин нөгөө өдрөндөө итгэл нь огтхон байхгүй болчихсон юм шиг ингэж санагдах үе байдгаа гэсэн үг. Тэгэхээр хүний сэтгэл санаа ямар байхаас үл шалтгаалan бид эцсээ хүртэл үнэн болох Бурхны үгэнд итгэж түүний араас явах нь жинхэнэ итгэл юм а гэсэн. Тэгээ C.S. Lewis итгэлийн талаар 4 чухал зүйлийг бидэнд хэлсэн байна. Эхнийх нь хүний сэтгэл санаа гэдэг бол үргэлж тогтворгүй байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм а. Тэгэхээр итгэл гэдэг бол бидний зүгээр сэтгэл санаа, сэтгэлийн хөдөлгөөн биш юм а гэдгийг энд хэлж байна. За хоёрдугаарт нь итгэл гэдэг бол сонсохоос л ирдэг. Тэм учраас бид өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг даах биш. Харин эхлээд Бурхан юу гэж хэлж байна гэдэгт бид анхаарлаа хандуулж Бурханы үгийг аль болох өөрийнхөө зүрх сэтгэлийн самбарт бид хадгалж бичих хэрэгтэй юм а. Учир нь итгэлийн үндэс, итгэлийн төв бол Бурханы үг юм а гэж хэлсэн. За гуравт нь чуулганыг битгий орхиорой. Учир нь чуулганаар дамжуулан бид тэр хүндэтгэл мөргөлөөр сүнслэг харилцаан дотор Бурхантай бид харилцдаг. Мөн чуулгантай буюу Бурханы хүмүүстэй бид хайрын харилцаа холбоон дотор явдаг. Энэ харилцаа бидний итгэлийг амьд байлгадаг. Энэ харилцаа бидний итгэлийг улам өсгөдөг гэж хэлж байгаа. За харин дөрөвдүгüрт нь жинхэнэ итгэлтэй болъё гэж байгаа бол Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлээд үзье гэж. За жишээ нь ихтэл бид гэр бүлийн харилцааны талаар ямар нэгэн Бурханы үгийг, Библийн үгийг авсан бол түүнийг нэг л удаа биш, харин хэд хэдэн удаа давтаж, хэдэн сараар түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхээр хичээх үед амьдралд хэрэгжсэн Бурханы үг одоо эргээд бидний амьдралд одоо жинхэнэ хүч чадалтай итгэл болж өгдөг юм а. Итгэлээс бид нар инх бас суралцдаг гэсэн. Тэгэхээр итгэлийг сурна гэдэг маань бид итгэлээ ямар нэгэн байдлаар практик хийж туршиж үзэж бид нар итгэлийнхаа дагуу үйлдэж хийж үзэх хэрэгтэй. Тэр амьдралын туршлагаас итгэл маань улам илүүх батжиж бэхждэг байх нь. Тэгэхээр итгэлийн амьдралд хүн өөрийгөө харахдаа би бол үнэхээр өчүүхэн сул дорой нэг юм. Бурхан надад үнэхээр хэрэгтэй. Бурхан намайг сонсдог, Бурхан надад тусалдаг гэсэн энэ итгэл одоо бидний амьдралд Бурханыг таньж мэдхэд, Бурхан руу ойртоход маань маш их тус нэмэр болдог байх нь. Тэгэхээр өнөөдрийн түүхийг бид нар 30 гаруй жилийн өмнө
яг одоо Израильд тохиолдсон тэр түүхэн үйл явдалтай харьцуулж авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Мөсе Бурхны амласан газар болох Канаан нутгийг одоо тагнахын тулд Израилийн 12 авг аймгийг төлөөлөд болгосон нэг удирдагчдыг дууддаг. 12 удирдагчтай. Тэгэхээр эд бол мэдээж итгэлийн хувьд бусдаас илүү мундаг итгэлтэй тийм л хүмүүс байсан баг те. За эдгээр 12 удирдагчийг 40 хоногийн туршид Канаан нутгийг тагнуулахаар явуулсан байдаг. За тагнуулууд эргэж ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр гайхалтай газар нутаг байна. Ерөөл бэлгсэн нутаг байна. Гэхдээ одоо тэр газар нутгийн хүмүүс нь дайчт нь маш том биеттэй хүчрхэг бааtruуд учраас бид бол ялж чадахгүй гэж. Тэдний 10 та яг үннийг хэлсэн. Тэдний хувьд ямар одоо сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж байсан бэ гэхээр тэгэхээр гайхалтай газар гэхдээ бид чадахгүй гэж. Бид чадахгүй. Бид ялагдана гэсэн тийм одоо сэтгэлийн хөдлөлт тэдэнд байсан. Түүнийгээ тэд нар дагсан гэсэн үг. Харин тэдэнд Бурхны үг байгаагүй. Бурхны амлалт тэд байгаагүй. Харин Йошуа, Калеб хоёр өөр байсан. Тэд бодит байдлаас илүүгээр Бурхны үг ба Бурхны амлалт нь өөрсдөө итгэлийг тавьсан байна. Тэгэхээр Израильчууд тэр 10-ын үгийг дагсан учраас тэд Бурхны амлалт үгэнд итгээгүй учраас тэдний 40 хоног нь 40 жилийн аялал болж уул нь итгэлтэй байсан бол 40 хоногийн дараа орж чадах байсан тэр Канаан нутагт те 40 жилийн дараа инхүү орох гэж байгаа. За энэ зүйлийг те бид нар харьцуулж өнөөдрийн сургаалыг бид нар харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хүн өөрийнхөө бодол те эсвэл одоо сэтгэлийн хөдөлгөөнд автаж явах юм бол итгэлийг бий болгоно. Эзнээс одоо итгэл ирнэ гэдэг бол хэцүү байдаг. Учир нь итгэл гэдэг бол те хүн өөрийнхөө миний сэтгэл хөдлөл эсвэл бодит байдал, миний бодол, хүмүүсийн бодол ямар байхаас үл шалтгаалan Бурхан юу гэж хэлсэн юм бэ гэдэг дээр л тэр итгэл байж түүнийг дахин явж байгаа нь жинхэнэ итгэл байдаг. За бид цаашлаад Йошуа намын 2 дугаар бүлгээр харах юм бол Рахабын тухай гардаг шүү дээ. Рахабын итгэлийн тухай гарч байна. Тэгэхээр энэ Рахаб хэмээн харь үндэстэн эмэгтэй маань Израилийн Бурхны талаар сонссон. Израилийн Бурхан ямар Бурхан юм бэ? Тэр юу хийсэн бэ гэдэг талаар тэр сонссон, тэгээд тэр итгэсэн. Итгэсэн учраас тэр Йошуагийн илгээсэн 2 тагнуулыг нууж тэдэнд тусалсан баг. Түүний итгэл нь тэ одоо Израилийн Бурхан бол амьд Бурхан юм а гэж. Бурхан Израильч хамт байгаа учраас бид ялагдах болно, харин Израиль ялах болно. Харин Бурхан ялах болно гэсэн тэр итгэл түүнд байсан. Тийм ч учраас Яаков номон дээр те үүс байхгүй үхмэл итгэлийн талаар ярихдаа энэ одоо Рахалийн итгэлийг жишээ болгон ярьсан байдаг. Тэр Еврей номын 11-ийн 27 дээр тэр үл үзэгдэх түүнийг харж байгаа мэт гэж Мөсегийн талаар, Мөсегийн итгэлийн талаар дурдсан байна. Тэгэхээр Мөсе Бурхан хизээгээр нүдэнд үзэгдэхгүй ч гэсэн түүнийг харж байгаа мэт тийм л итгэлээр түүнийг дагж байсан байна. Тэр итгэлийн аялал гэдэг бол нүдэнд үл үзэгдэх. Тэр л Бурханд итгэж найдаж нүдэнд үл үзэгдэх тэр ирээдүрүү тэр газар руу зорж явж байгаа тийм л аялал байдаг. Тэгээд нүдэнд харагдахгүй боловч бид Бурхны үгэнд Бурханд өөрсдийнхөө итгэлийг тавьж явж байгаа тийм аялал байдаг. Тэгэхээр энэ дэлхий бидэнд хараад итэг гэж хэлдэг бол эзний үг бидэнд итэг тэгвэл чи харах болно гэж хэлдэг юм. Тэгэхээр бид итгэлийн аялалдаа бидний нүдэнд юу харж байгаа гэдгийнхаа дагуу биш. Харин Бурхан бидэнд юу хийлч байна гэдгийн дагуу алхацгаая. Бид нар тоолгоо ном дээр хамтдаа сурсан хүний нүд гэдэг бол бодит нөхцөл байдлыг хардаг. Харин хүний итгэл гэдэг бол Бурхныг хардаг, Бурхны үгийг хардаг, амлалтыг хардаг гэж бид нар үздсэн. За цаашлаад өнөөдрийн сургаал бидэнд маш гайхалтай зүйлийг зааж байгаа нь юу гэхээр амьдралын тулгамдсан чухал асуудлууд ирэх үед хинээс асуух вэ гэж. Тэгэхээр өнөөдрийн гол бааtruуд болох итгэлийн эмэгтэйчүүд маань
тэдний амьдралд тулгарсан чухал асуултыг Мөсегөөс асуусан. Харин Мөсе Бурханаас асуусан. 27 дугаар бүлгийн 7-оос 11 дугаар ишлэлээр харах юм бол Мөсе Бурханаас эдгээр эмэгтэйчүүдийн тэр асуусан зүйлийг асууж байгаа. Харин Бурхан тэдэнд хариулахдаа тэдний төлөө маш гайхалтай хариултыг нь өгч байгаа гэсэн. Тэгэхээр таны амьдралд ямар нэгэн асуулт, чухал асуулттай, ямар нэгэн чухал асуудал бий болох үед та хамгийн түрүүнд хаашаа явдаг вэ? Хамгийн түрүүнд та хэн дээр очиж, хинээс та асуудаг вэ гэж. Тэгэхээр өнөөдрийн сургаал дээр гарч байгаа итгэлийн эмэгтэйчүүд маань Мөсегөөс Бурханаас асуусан, харин Бурханаас тэд гайхалтай хариултаа бас авсан байна. Тэгэхээр Бурханаас аливаа зүйлийг асуудаг хүний хувьд Бурханд итгэж найддаг хүний хувьд Бурханаас хариултыг аваад зогсохгүй тэр хариултынхаа дагуу амьдардаг тийм хүмүүс ба. Заримдаа бид хаашаа явахаа мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй. Тэр тохиолдолд бид өөр хаашаач биш, хэн рүү ч биш, харин Бурхан руу очих ёстой гэдгийг өнөөдрийн үг бидэнд ятгах байна. За 2 дугаар хаадын 1 дугаар бүлэгдэр ийм түүх гардаг. Израилийн хаан Ахазия тэр өвчин тусдаг. Тэгээд өвчнийхөө талаар асуухын тулд хуурамчтай болох Баалаас асуудаг. Тэгэхээр энэ үед Бурхан элчээ илгээгээд юу гэж хэлдэг вэ гэхээр Израильд Бурхан байдаггүй болоод та нар Баалаас асууж байна уу гэж. Тэгээ үүнээсээ болоод Ахазия хаан бол үхдэг ба. Тэгэхээр итгэл гэдэг бол явах зам нь бүгд хаагдсан байсан ч гэсэн ямар ч нөхцөл байдалд Бурхан руу очиж хамгийн түрүүнд Бурханаас асуухыг хэлж байгаа. Учир нь эргэн тойрны бүх замууд хаагдсан байсан ч гэсэн дээрээс Бурханы хариулт үргэлж бидэн дээр ирдэг гэдгийг, Тэнгэр бидний дээр нээлттэй байдаг, Бурхан үргэлж бидний залбирлыг дээрээс сонсдог, бас хардаг гэдгийг биднээс санах хэрэгтэй юм. Тэгэхээр итгэл гэдэг бол зөвхөн бид өөрсдийнхөө бодлоор бодож, төсөөлөж, эсвэл өөрсдийнхөө бид нэр тооцоолохыг хэлж байгаа биш. Заримдаа бид нар итгэлийн замаар явж явах үед бидний өөрсдийн бодол, эсвэл бидний тооцоолол гарч ирдэг те. Эсвэл нөхцөл байдал өөр зүйлийг хэлдэг. Гэхдээ энэ бүгдээс даваад бид нар Бурхан юу гэж хэлж байна гэдг дээр л бид илүү их өөрсдийнхөө анхаарлыг хандуулах хэрэгтэй. Заримдаа бидний урд давхын аргагүй тэр саад ямар нэгэн хэрэм хан гарч иж болно. Эсвэл бид нэр хариулт буюу те гаргалгаа арга замаа олж чадахгүй ч болно. Тэглэгээд бид өөр хаашаа хаа нэг зүуд биш явах биш те. Бид нар Бурхан дээр бид нар Бурхан руу очих ёстой гэдгийг бүгдээрээ санацгаая. Тэгэхээр өнөөдрийн сургаал бас бидэнд Бурхан хамгийн өчүүхэн жижиг сул дорой нэгний залбирлыг хүртэл сонсдог юм а гэдгийг бидэнд харуулж өгч байгаа. Тэгэхээр цөлийг гаталсан Израильчууд те Израилийн шинэ үеийнхэн бол 2 сая гаруй тэр хүмүүс байсан. Тэгэхээр энэ тоолгонд те хүртэл ороогүй эмэгтэйчүүдийг тоолдог байсан тийм. Энэ тоолгонд хүртэл ороогүй тийм өчүүхэн сул дорой хэсэг эмэгтэйчүүд Бурханы өмнө ирсэн. Гэтэл Бурхан тэдний хүсэлтийг нь сонссон. Энэ үнэхээр маш гайхамшигтай те. Бурхан тэдний хүсэлтийг нь сонсоод бүр тухайн үеийн Израилийн тэр өв залгамжтын талаар хуулийг өөрчилж байгаа. Тэдэнд зориулан өөрөөр хэлбэл шинэ хууль гаргаж ирж байгаа. Тэд Бурханаас тэр өвийг авахтай, тэр газар нутаг болон тэр өвөг дээдсийнхээ өвийг авах тэр боломжтой болгож байгаа байхгүй. Тэгэхээр боломжгүй нөхцөл байдал Бурханд итгэх үед, Бурханаас асуух үед Бурхан тэдний залбирлыг сонсож гайхалтайгаар хариулж байгаа тийм сайн Бурханыг амьдралынхаа туршлагаар таньж олж мэдж байгаа ийм үйл явдал энэ болж байгаа гэсэн. Бурхан хамгийн өчүүхэн сул дорой тэр нэгний залбирлыг анхааран сонсдог. Тэр өчүүхэн сул дорой нэгнийг Бурхан хизээч үл тоомсорлох биш. Харин түүнийг эрхэм гэж хүндэтгэн хайрладаг.
Энэ бол бурхан, бидний бурхан бол ийм л бурхан юм аа. Хүн бүтээгч бурхантайгаа уулзаж өөрийнхөө амьдралын үнд цэнийг ойлгон тэр ямар эрхэм нандин юм бэ гэдгийг ойлгож мэдэх үед амьдралын ямар ч хүнд хэцүү нөхцөл байдалд, ямар ч адгийн нөхцөл байдалд амьд үлдэж чаддаг гэж. Хоёр хөл, хоёр гар байхгүйсэн ч гэсэн бурхантай уулзсан бол өөрийнхөө үнд цэнийг мэдж байгаа бол тэр хүн бэлхсэн амьдралаар амьдарч чадна. Харин гар хөл нь бүтэн байсан ч гэсэн хэрэг тэр бүтээгчийг мэдэхгүй, бүтээгч дотор өөрийнхөө үнд цэнийг мэдэхгүй бол бэлхсэн амьдралаар амьдарч чадахгүй гэсэн. Биднийг нүгэлтнүүд байсаар байхад бурхан биднийг хайрлан хүүгээ бидэнд өгсөн. Үүгээр биднийг хайрлах хайраа бурхан бидэнд харуулсан гэж. Тэгэхээр сайн мэдээ гэж юу вэ? Сайн мэдээ гэдэг бол Христэд итгэгчдийн үнд цэнийг бидэнд ухааруулж, бидний үнд цэнийг өргөж өгдөг. Энэ бол сайн мэдээ. Сайн мэдээ хүнийг үнэхээр эрхэм үнд цэнтэй нэгэн болгож өгдөг. Энэ бол сайн мэдээний хүч чадал байна. Тэгэхээр бурхан үнэхээр биднийг эрхэм нандин, чи бол миний хайртай хүү охин гэж бидэнд тэр гайхамшигтай үнд цэнийг өгдөг байна. Итгэлийн аялагч хүн гэдэг бол энэ аяллаар бурхантай хамт явах үедээ тэр бурханыг хинбэ гэдгийг мэдхээс гадна тэр өөрийгөө бас өөрийнхөө үнд цэнийг олж мэддэг гэсэн. Бидний итгэлийн аялал тэр жижигхэн итгэлийн алхмаас эхэлдэг. Бурхны үгийг сонсоод тэр үгэнд итгэсэн тэр жижиг алхмаас итгэлийн аялал маань эхэлдэг. Авраамийн аялал ч гэсэн ингэж эхэлсэн. Харин энэ жижиг алхам маань асар том алхам болж бидний тэр жижиг итгэл маань явах тусам улам том итгэл болж бурханд улам илүү итгэж найддаг ийм гайхалтай итгэлийн замаар бурхан өнөөдөр ч гэсэн бидний хөтлөн дагуулсаар байна. Бурхан тэр нэгний залбирлыг сонсохдоо чи бол надад үндсэнтэй эрхэм гэж түүнд анхаарал хандуулж түүний залбирлыг нь сонсдог байна. Үүнд итгэж бурханд хандаж бид нэр залбирх үед бидний амьдрал миний тухай яриа биш, харин бурхны тухай болдог. Бурхны тухай яриа, бурхны тухай түүх болон өөрчлөгддгөө гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд ямар залбирлын сэдэв байна? Танд ямар нэгэн хэцүү тийм залбирлын сэдэв байна уу? Тэгвэл өнөөдрийн сургаалаар гарч байгаа энэ итгэлийн эмгтээчүүд шиг та өөрийнхөө залбирлыг аваад бурхан дээр очиорой. Учир нь та бурханы хувьд эрхэм нандин нэгэн бөгөөд танд хандсан хамгийн зөв, хамгийн гайхамшигтай тэрл залбирлын хариулт бурханд үргэлж байдаг юм шүү. Хүний амьдралын бүх зүйл болсон тэр агуу бурхан. Тэр агуу бурханыг ааваа гэж дуудах тэр гайхамшигтай эрхийг, тэр ёроолыг Есүс Христээр дамжуулан бид нар авсан. Энэ бол үнэхээр онцгой гайхамшигтай ивэл юм аа. Тэгээд их эзэн бидэнтэй хамт аялах энэхүү аяллахын туршид бидэнд өөрийгөө хинбэ гэдгийг улам илүү таниулж мэдүүлэхээс гадна бид түүний хувьд хайртай хүү охин нь, бид түүний хувьд үндсэнтэй эрхэм нэг юм а гэдгийг бидэнд бас ухааруулан ойлгуулж өгдөг. Бурхныг бидний аав болгож өгсөн тэр сайн мэдээ, тэр бурхны нэгүсэлд талархан магтан дуулж эзэн дотор өөрийнхөө үнд цэнийг ухаан ойлгож итгэлээс итгэлд улам илүүх эзэнтэй хамт урам зоригтой бас баяр хөөртэй аяллаа үргэлжлүүлцгээе.